Гайлын байгууллага нь хууль ёсны худалдааг хөнгөлөх чиглэлээр үйл ажиллагааг захимжуулан ажиллаж байна. Захимжуулалт нь нүүр тулсан харилцааг багасгах, цаг хугацаа хэмнэхээс гадна хяналтыг сайжруулах зорилготой байдаг. Үүний хүрээнд гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудтай бид нар үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна. Олон байгууллагын захим системийг хооронд нь холбож ажиллахад бол бие биенээсээ хамаарсан алдаа доголдол гардаг. Иймээс одоо захимжуулалттай холбоотой санал гомдол хүндрэлийг шийдвэрлэх сэдвтэй хэлэлцүүлгийг 2024 оноос эхлэн сангийн яам, татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газар, авилгалтын тэмцэх газар болон санхүү мэдээлэл технологийн дэв улсын үйлдвэр хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан. За уг хэлэлцүүлгийн үр дүнд сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын баталсан 3 байгууллагыг хамаарсан одоо ажлын төлөвлөгөө гарган уг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэлэлцүүлэг нь маш үр дүнтэй, үр дүнгээ өгч байгаа учраас бид ирэх жил илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гайлын ерөнхий газар